Өдрийн мэнд өнөөдөр хэдүүлээ 25 оны coin staking гэдэг дүгнэлтийг хийж өгнө. За тэгтээ зэрэг би coin staking-ийн тухай зөндөө олон хичээлнүүд орсон байгаа. За жишээл хамгийн сүүлийн хичээлийн сар бүр худалдаж авсан coin яах вэ гэсэн бичлэг би жилийн өмнө хийжсэн. Жилийн гэж одоо 11 12 сар өмнө хийжсэн. Тэгэхээр энэ бичлэг маань яг одоо хамгийн сүүлийн нөгөө нэг 25 онд coin staking хийх тухай одоо энэ дээр бичсэн байгаа. Тэгээд яаж staking хийх вэ гэдэг ингээд бүгднийг хэлээд өгсөн ба. За тэгэхээр яг одоо би өнөөдөр хэрвээ яг албан ёсны хэлээр нь хэлэх юм бол тий албан ёсны энгийн үгээр биш албан ёсны хэлээр хэлэх юм бол coins staking гэж юу хэлэх вэ? Криптовалютыг эзэмсэгчид тий өөрийнхөө coin-ыг тодорхой хугацаанд цоожлоод тэгээд энүүгээрээ блокчейний одоо сүлжээг нь хамгаалж блокчейний үйл ажиллагааг нь дэмждэг ийм процессыг одоо coins staking гэж хэлдэг. За ингээд энэ одоо цоожилж блокчейнийг үйл ажиллагааг нь дэмжснээрээ одоо нөгөө банкны хөв шиг урамшуулал буюу шинээр бий болсон coin-ыг би өөрөө яах нь шагналт нь одоо урамшуулт нь авдаг гэсэн. Тэгэхээр нэгэсэндээ блокчейн сүлжээ маань өөрөө миний хадгалуулсан coin-оор санхүүгийн баталгаа аваад тэгээд сүлжээнд оруулж байгаа миний хувь нэмэрт нь одоо шагнал өгдөг гэсэн. Тэгэхээр энийгээ бид нар юу гэж хэлдэг байх нь? Coins staking гэж хэлэх юм. За тэгвэл staking-ийн одоо жоохон хар үгээр нь тайлбарлая тийм үү? Хар үгээр нь тайлбарлах юм бол яг л бидний банкнд мөнгөө хадгалуулдагтай яг адилхан. Банкнд бид нар чинь хугацаатай буюу хугацаагүй хадгалуулаад тэгээ яадаг лээ хүүгийг авдаг. Яг тэрнтэй адилхан. За түрүүчийнх нь албан ёсны хэллэг, саяынх нь бол зүгээр энгийн хэллэг. Тэгэхээр би 25 онд та нарт бүх coin-уудаа яаж хадгалуулах вэ? Би одоо нөгөө сар болгон худалдаж авсан coin-уудаа яах нь хадгалсан байна. Тэгэхээр ямар тохиолдолд тэгвэл staking хийх юм бэ? Тэ? Ямар тохиолдолд би хадгалд юм бэ гэж. Тэгэхээр урт хугацааны, богино хугацааны, эсвэл бүр хугацаатай гэдэг ингээд янз бүр байгаа. За тэгэхээр би өнөөдөр эхнийх дээр нь богино хугацааны staking гин. Яагаад би богино хугацааны staking хийх юм бэ гэвэл энэ гол төлөв stable coin дээр яригддаг. Stable coin буюу USDT, USDC өөр зөндөө олон stable coin-ууд байна. Тэгэхээр юу гэвэл би ямар нэгэн coin авах гэсэн чинь миний одоо авах гэсэн үннээс үнэ нь өссөн юм уу? Эсвэл авах гэсэн үнний хэмжээнд одоо жоохон удаж очихоор бол миний USDT сул байж гин гэсэн би ирж дээр тийм ээ. За эсвэл би яг тэр доод талд нь нөгөө үнийг бүр доош нь болгоо тавьсан байна. Эсвэл би миний USDT сул ингээд сууж гин гэсэн. За тэгвэл би сул сууж байгаа USDT-гээ төр зур яах нь хадгалцдаг. Цоожлцдаг гэсэн. Гэхдээ хугацаагүй. За тэгээд хадгалчаад нэг хонлоо, 7 хонлоо, 10 хонлоо, 2 3 7 хоног ч магадгүй те нөгөө coin авах гээд авч чадахгүй байгаа гэж магадгүй. Энэ хооронд хадгалаад байж л үд. За тэгээд яг одоо өстө миний яг авах гэсэн үнэн дээр очлоо шүү гингүүт нөгөөд USDT-гээ гаргаж аваад тэгээд coin авчихна. Харин надад USDT-г цоожсны шагналд нь жоохон ч гэсэн яах нь USDT орж ирээд л байх нь шүү. Энэ богино хугацаанд. За урт хугацааны гэх юм бол одоо жишээлбэл би 1 сард Ethereum авчлаа тийм ээ. 2 сард Ethereum авлаа, 3 сард нэг жоох Ethereum авлаа. Ингээл тэрийнхэн би одоо өнөөдөр маргааш зарахгүй би бүр оны одоо жишээлбэл нэг бүтэн жилийн нөгөө хөрөнгө оруулалт гэх төрөч хичээл орсон шүү дээ би тий. Бүтэн жилийн хөрөнгө оруулалтын дээр бүхэл бүтэн 1 жил би чи сар болго Ethereum аваад байгаа тий багаагаар. Тэгээ тэрийнхэн би энэ 12 сарын сүүлийн авалт хүртэл яах нь стейклэд орчихдог. Зарахгүйгээр оролдохгүйгээр. Тэгээд 1 сарын стейкл нь 2 сарих чи нөгөө тэтэр чи нэмээд ороод ирнэ тий. Дахиад стейкл нь стейкинг хийн. Тэгээд дараа нь дахиад 3 сарынхаа 4 сарынхаа гих мэтчлэнгээр яах нь дөрөвчийнхаа тоог нэмээд цаашаа хадгалаад яваад байна. Энэний чин төлөө яах нь надад
жоохон ч гэсэн миний coin-ы тоо нэмэгдээд байна. За энэ болохтан зэрэг жилийн. За зарим хүн бол бүр 4 жилээр 5 жилээр стейклээд хайрчдаг. Тэ айгүй. Энэ бол бүр урт хугацааны байх юм. За ийм маягаар яах нь бид нэр coin-о хадгалах юм. За энэ дээр би нэг тайлбар хэлж өгчээсэн та нарт түрүүндээ тийм ээ. Шинэ хүмүүс сонссоогүй бол яагаад нэг хүмүүс хэрвээ би хугацаагүй хийсэн бол дуртай өдрөө гаргаад авчна. Хугацаатай хийсэн бол заавалчгүй хугацаагаа дуусгахаас аргагүй. Яагаад гэвэл нөгөө урамшуулал нь хугацаа дууссаны дараа хамт орж ирдэг. Ийм. За дараагийн нэг тайлбарлах юм. Одоо нэг өсөндөө coin-ы staking нэмэх хас хоёр талтай. Нэмэх нь бол нөгөө нэг coin-о цоожсныхаа одоо урамшуулалт би ямар ч юу ч хийхгүйгээр зүгээр л одоо орлого орж ирээд байгаа юм тий. Гэхдээ ер нь харьцангуй эрсдэл багтаа хөрөнгө оруулалтанд ордог. Эрсдэл багтаа. За тэгээд бас нөгөө өөрийнхөө крипто валюта хөгжүүлэхийн тулд би чинь блокчейнээ дэмжиж байгаа гэсэн. Дөрөвт нь нөгөө жишээлбэл Binance бирж дээр BNB хадгалсны төлөө тэгээ өөрийнх нь coin-ыг удаан хугацаагаар хадгалсны төлөө airdrop-од оролцох буюу Binance бирж дээр шинээр листлэгдсэн coin-ыг миний BNB-гийн хадгалсан BNB-гийн одоо хэмжээгээр урамшуул болгож өгдөг. Энэ хамгийн аятайх юм нь. Би BNB-гийнхаа хадгалсныхаа шагналыг BNB-гээр аавна бас нэмээд яах нь airdrop-од намайг үнэгүй оролцуулах нь шүү дээ. Binance-д шинээр орж ирсэн листлэгдсэн coin-ыг надад үнэгүй өгдөг. За тэгвэл хасах тал нь юу ах вэ? Мэдээж эрсдэл айгүй ихтэй тийм. Үн унах. Одоо үн унах гэдэг юм чинь л энэ юуны крипто валютын том одоо эрсдэл байдаг. Жишээлбэл би ямар нэгэн coin-ыг аваад стейклчээд явж исэн чинь одоо юу гэдэг үнэн нь унчих юм бол би чи нөгөө нэг анх авахтаа авж исэн одоо жишээлбэл ингэсэн. Одоо биткойныг та нар дэлгэцэн дээр харж байна тий. Би биткойныг 110 дээр аваад стейклсэн баа тий. Гэтэл өнөөдрийн үнэ нь хэд вэ? 88940. Би ерөнхий мөнгөө яах нь алдсан сууж байгаа шүү дээ. Хичнээн би стейклээд шагнал урамшуул авсан ч гэлээ гэсэн үнэ маань ингээд унтсан сууж. Ийм тохиолдолд би цаашаа л хүлээхээс арга байхгүй. Анхныхаа өмнөн дээр очсноос хойш л зарж иж ашиг авна. Тэр дээр нь одоо жишээлбэл би 110 дээр авчаад стейклчээ суужсэн чинь 88 болчдөг. Ингээд сэтгэлээр унж эхлэн зүтэй. Тэгэхээр чинь харин би за яах вэ? Орж ирж илвэ гээд 115 хүрэхээр нь зарах юм бол миний нөгөө стейкинг хийсний шагналын урамшууллын coin-о би бас давхар зарж чадна гэсэн. Тийм ийм тохиолдол. Зарим эрсдэлтэй өндөр одоо нөгөө APR амлсан буюу өндөр хүү амлсан coin-ууд үнэн нь унчих юм бол бүр айлчгүй одоо нөгөө нэг шалаар хэвтнэ гэдэг чинь болж тэр coin үнийн шалаар хэвтчихэнгүүт би бас шалаар хэвтэж таарна да. Тэгэхээр чинь энэ бол хамгийн одоо өндөр үн юу гэсэн. Эрсдэл гэсэн. За мэдээж хэрэг цоожлох хугацаа. Тийм хугацаа дуусаагүй байсан чинь үнэн нь одоо миний нөгөө coin их амар өсөө явчихдаг. Тэгэхээр надад сонголт гарна. Эсвэл би хугацаагаа дуусгалгүй татаж гаргаж аваад энэ үнэн дээр зарах. Тэгвэл би хүүг алдна. Эсвэл бүр хугацаагаа дуустлаа гүрийгээл хараа сууж явах тий. Ийм. Энэ бас нэг эрсдэл гэсэн. За тэгээд мэдээж хэрэг сүлжээний эрсдэл гэдэг юм бэ. Тэгэхээр яагаад гэвэл нөгөө ямар coin хийсэн нийс одоо жишээлбэл Solana хадгалсан бол Solana-гийн сүлжээнд ямар нэгэн эрсдэл гарах юм бол миний coin хадгалсан coin чинь бас эрсдэлд орно гэсэн. За тэгээд ер нь бол ийм юмыг тайлбарлаад өгчлээ. За тэгээд энэ онд би юу хийсэн ба би ер нь биткойноо зарсан тийм ээ. Биткойноо зарсан. Тэгээд биткойноо жоохон зарсан тийм. Тэгээд бусдууд нь бол би ер нь оролдоогүй, бусдууд нь бүгдөө одоо стейкинг дотор байж байгаа. Тэгвэл хаана стейкинг хийх вэ? Тэ? Тэгэхээр би энэ дээр одоо нэг юм тайлбарлаад өгөөд. Жишээлбэл өөр нь simple өөр нь энэ нөгөө нэг стейк чинь хийх. Энд
хүмүүс энэ нөгөө нэг одоо энэ 200% гингүүт л айгүй сандраал тий энэ өстө амар гоё өндөр юутай юм бэ тий хувь нь айгүй өндөр юм. APR гэдэг чинь жилийн хүү гэсэн. Тэгэхээр 200% гэдэг чинь айгүй өндөр мэн. Би энэ койныг ийм амар өндөр хадгалчихгээд байж итэл чинь яг түрүүний миний эрсдэл гарах магадлал айгүй өндөр байх нь шүү дээ тий. Энэ чи үнэн хит унах юм уу? Бүр ингэж алга болчих юм бол би айл юугааж 200-д нь шунжээж юу гоцорно гэсэн. Тэгэхээр энэс мэдээж хэрэг хаана хадгалах вэ гэвэл эндээс шалтгаална шүү дээ. Энийг нэг юм дээрээс шалтгаална гэсэн. За тэгэхээр би энэ дээр нэг эрсдлийг хэлж өгье. Binance дээр ямар ч асуудал байдгүй. Хэрвээ би хугацаатай хадгалсан ч байсан гэсэн, хугацаагүй хадгалсан ч байсан гэсэн, ерөөсөө л би яг хугацаандаа гаргаад л авчдаг. Тэ? Тэгсэн чи сая би Европын холбооны одоо Европод зориулсан тэр Bybit дээр 1 сарын хугацаатай төр зур үгүй биш ээ. Стейклээд орхичоод би дундаас нь одоо койны үн буухаар мөнгөө гаргаж авна. Үгүй стейбл койныг гаргаж авна гэсэн чинь гаргаж авч болохгүй л. Ягаад гэвэл яг л нөгөө 30 хоногоо дуусчиж гаргаж ав. Дундуур нь гаргах би нөгөө хүүгээ авалгүйгээр гарэж гэсэн болохгүй. Тэрнээс хуучин Bybit дээр бол зүгээр идэв гэсэн. Би сараар хийчээд сарааг дуусаагүй байхад гаргаад авчиж болдог гэсэн. Одоо энэ жишээлбэл энэ дээр ч гэсэн ирээд имгээл гаргаад авчдаг. Гэхдээ ганцхан анхааруулга байдیں۔ Танд хүүгэж өгөхгүй шүү. Тэгэхээр юу гэж хэлэх үү гэвэл нэгдүгээрт нь энэ жилийн хүүнээс гадна гаргаж авах боломжтой байна уу боломжгүй байна уу гэдгийг ажиглаж ич тэр одоо хадгалах юм тий. За дараагийнх нь нэг юм нь мэдээч хэрэг одоо жишээлбэл Binance дээр энэ нарай одоо жишээлбэл Solana Binance дээр хэд үйдэг үлээ дээ. Тэгтэл Trust Wallet дээр Solana арай жоохон өндөр байдаг ч юм уу тий. Эсвэл одоо Ethereum энэ дээр ийм 251 байхад Trust дээр арай жоохон өндөр ч үйдэм. Эсвэл Bybit дээр арай өөр ч үйдэм. Тэгэхээр энээс шалтгаалаад яах нь вэ? Эсвэл Binance дээр, эсвэл Bybit дээр, эсвэл Trust дээр, эсвэл өөрөөхөө одоо Keplr гэдэг нөгөө юм дээр ч гэдэг юм хаач гэн тэрнээс шалтгаалах нь. Энэ гол нь бол мэдээж энэ хувь гэхдээ бас нэг имийг сая миний хийсийг сайн анхаарч аваа. За өөр чинь юу гэдэг лээ стейкинг дээр чинь анхаарах юмнууд чинь өөр нэг их анхаарах байх юм байхгүй. За тэр саяын би энд нэг юм тайлбарлаад өгье. Яг одоо би яг практикт тайлбарлаад. Жишээлбэл миний энэ түрүүчийн бичлэгийг Apt Invest хийх тухай бичлэг хийсэн. Одоо яг түрүүчийн 7 хоногт хийсэн бичлэгийг үзсэн хүмүүс болвол би та нарт биткойн авахыг харуулсан байгаа тийм үү. За жишээлбэл би биткойныг 7 хоногийн өмнө харж байгаараа энд 84158 дээр би худалдаж авсан. Та нарт харуулсан тийм ээ $30. Гэхдээ би зараагүй одоо зүгээр би зарцсан бол гэж ярих гэж байна. Хэрвээ би сая намайг авсны дараа койн 92,000 хүрсэн. Хэрвээ би 84 дээр авсан 84100 дээр авсан биткойноо 92,000 дээр зарцсан бол одоо надад юу байх ёстой вэ? USDT-гээд stable coin байгаа. Тэгтэл би өнөөдөр авах гэхээр ашиггүй. Тэ? Одоо жишээлбэл би чинь 84,100 дээр авчаад одоо явна 88 дээр авалтай шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр хүмүүс айгүй том алдаа хийдэг шүү. Одоо би нэг сайн жишээ болгож хэлж өгье. Би 84,100 дээр авчаад за 92,300 дээр зараад ашиг авсан тийм үү? Тэгээд би USDT-гээрээ өнөөдөр гів гинтхэн өстө гоё унжин штэ 88 дээр авчи. Ямар ч байсан 91-ээс маань бага юм шиг харагдаад байгаа тий. Гэхдээ би ч нүг бүтэн эргэлт хийж чадаагүй гэсэн. За би та нарт юу гэж хэлдэггүй би хэрвээ 84,100 дээр авсан бол 92,200 дээр 300 дээр зараад ашиг авцсан. Гэхдээ би дараагийнхаа койныг авахтаа дахиад 84,100 юм уу эсвэл тэрнээс доошогоо авч иж надад нэг бүтэн эргэлтийн ашиг гардаг. За тэгэхээр би одоо юу гэж шарах нь 84,100 хүртэл хүлээх нь штэ. Тэгтэл миний USDT зүгээр суугаад байдаг тий. Зүгээр ашиггүй суугаад байдаг. Тэгвэл би тэрийг яах нь вэ?
400 стейклээд орхичдог. Тэгээд энэ хүртэл орхиод тий за яг хөө тэгээд 84 100-аас доошоо ортол жоохон хүлээж агаад тэгээд стейкнээсээ гаргаад авчна гэсэн. За энэ бол байнга ажилдаг хүмүүст хамааралтай. Хэрэв байнга ажилгүй завгүй гүйж явдаг хүмүүс бол юу яасан 84 100 хүлээх нэг харсан чи 92 нэг харсан чи одоо өнөөдөр юм байла 88 нэг харсан чи бүр 83 болцсон явж байгаа юм бол та амжихгүй. Ийм тохиолдолд тэрэггүй USD-дэг стейклээ. Зүгээр л энэ доор яах нь нөгөө сая миний одоо дараагийнхаа би 81 678 ч гэдэг юм уу 82 ч гэдэг юм энэ дээр ингээд би сая энэ дээр ингээд дараагийнхаа авалтыг хийнэ гэж тавьчлаа тий. Одоо жишээ би хэрвээ зарцсан тохиолдолд ч тийм ээ. Тэгэхээр би болохоор энд ордер нэрчээл open orders-тэй хайчаад явчих нь тийм ээ. Би завгүй болвол завтаа болвол одоо миний дандаа энэ нэг одоо график харагдчихэдэг болвол би USDT-гээ евро стейкинг рүүгээ хийчээд тэгээ хүлээгээ сууж байгаа юм шүү. За тэгээ ер нь ойртод ирэх юм бол ирээдэм болгож гаргаж аваад тэгээд нэг 84 0 78 ч гэдэг юм уу те тэг тавьчихэд ингээ хүлээгээ сууж байгаа. Тэгээ ийм тохиолдолд энэ богино хугацаанд ингээд стейбл койн авахын тулд хадгалдаг таалбий. Гэтэ энийг бас нэлээд жоохон гэж яах нь бас ингээд дадлагжин гэсэн үг. Дадлагжиж сайн сурна гэсэн үг. За тэгэхээр би хаана ашигтай ажилласан бэ гэж юусоо хэлж болохгүй стейкингийг. Мэдээч хэрэг нөгөө юунаас ч л яадаг. USDT stable coin бас нэг ийм тохиолдолд хадгалтай шүү. Жишээлбэл coin унаад байгаа үед биткойны үн одоо биткойн дээр тайлбарлаад биткойны унаад байгаа үед USDT-гийн USDT нөгөө хүмүүс чинь одоо USDT-г худалдаж авах одоо зорилготой юу гэдэг лээ биткойн худалдаж авах юутай сонирхолтой болчихно гэсэн үг тийм үү? Тийм болохоор бирж маань өөрөө хүмүүст USDT-гийн сулж өгдөг гэсэн үг, сулж гаргаж өгдөг гэсэн үг. Өөрөлдөх юм бол аль болохоор биткойн авч юунууд арилжаа сайн хийгээléвэл бирж идчихин сайн тийм ээ. Харин биткойны үн ингээд амар өсөд явчих юм бол хүмүүс зараад гарах сонирхолтой болчихно гэсэн үг. Тэр үед бирж маань USDT-гийн стейкингийн процентыг нэмж өгдөг. Өөрөлдөх юм бол хүмүүс USDT-гээ буюу stable coin зүгээр мөнгө олгоод гаргаж авахаас сэргийлэхийн тулд тэр нөгөө хуваар нь барьж идэв. Тэгэхээр яах вэ? 200 хүртэл байдیں۔ Ер нь 200-аас дээш болохоор хүүн ихсчдэг. 200 USDT хүмүүс бол бас нэг тэр моментиг ашиглаж тэгээ жоохон USDT-гийнхаа тоог нэмэгдүүлэх боломж байдаг. За ингээд би өнөөдөр стейкинг дээр анхаарах юмнуудыг хэлээд өгчлөө. Ерөнхийдөө стейкинг гэдгийг та нар өөрсдөө сайн мэднэ. Түрүүчийн миний хичээлүүдийг сайн олоод үзээд тэгээд одоо энэ таалын одоо бичлэг дахиад орохгүй гэсэн үг тийм. Одоо ингээд би оныхоо дүгнэлтийг хийгээд өгчлөө. Зүгээр яг хуу Trust Wallet-н дээр би түрүүнд нь ерөөсөө стейк хийж байгаагүй. Энэ жил би Trust Wallet-н дээр стейк хийж үзэж байгаа. Тэр тусмаа энэ Trust Wallet-ийн airdrop-од болвол оролцох сонирхолтой байгаа. Ер нь оролцож үзэж байгаа. Гэхдээ бүр аяггүй сайн одоо нөгөө ашиг машиг хийсэн гэж бол хэлж чадахгүй. Ямар ч байсан би Trust Wallet-ийн стейкингийг ингэж оролцвол айгүй зүгээр юм байна гэсэн нэг жоохон туршлага хуримтлуулж авчаад та нарт хэлэх мэдлэгтэй болонгуудаа хэлж болно. Тэ тэрнээс биш өөр зөндөө олон тийм юмнууд байгаа шүү дээ. Янз бүрийн стейкингүүд байгаа. Би тэгтээ өөрөө эрсдэл хийх айгүй дурггүй мэднэ те та нар. Би ер нь эрсдэлд айгүй дурггүй. Доктортай ийм шин юмнуудыг олоо, доктортай ямиг ин голоо хөөж явдаг. Тэгэхээр би Trust Wallet-ийн тэр airdrop-од стейкинг Trust Wallet дээр стейкинг хийгээд airdrop-од оролцох надад их таалагдсан. За Binance-ийн BNB-гийн airdrop бол надад их таалагддаг. Яванда Bybit бас тиймэрхүү сонирхолтой болж байгаа юм билэ. Гэвч Европын холбооны платформ нь
маш их олон юм дутагдaltaй байж байгаа. Одоохондоо ерөөс айгүй муу байгаа гэсэн үг. Тэгэхээр би тэрийг Bybit тэрнийг их актер тайлбарлаж өгч чадахгүй байна. Yuanda Bybit өөрийнхөө MNT гэдэг coin-ыг хадгалсны төлөө энэ Binance шиг урамшлууллын coin өгөх тухай яригдж байна лээ. За тэгээд тиймэрхүү тухайн үед тийм сонирхолтой ийм staking-ийн гой саналнууд гарч ирэх юм бол би мэдээж та нарт бичиж харуулна. За тэгээд ингээл нөгөө ингээл үргэлжилгээл байдгаараа байгаад явж л байвал яах нь юу яач. Нэг их дахиж одоо бичлэг хийхгүй. За staking-ийн тухай ингээд өнөөдөр бичлэгээ дуусгая. Одоо надад трейд ботын тухай бичлэг дүгнэлт хийж өгөх сонирхолтой юмнуудыг хэлж өгөө. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Намайг дэмжээрэй. Юуник маань, сувгийн маань дэмжээд лайк дараарай. Тэгтээ яг нөгөө харцсангуу итвэх бол айгүй буурсан байгаа. Гэвч одоо яа гэхүү? Энэ би л одоо сувгаан сайн ажиллуулж чадахгүй байх гэсэн. Гэвч намайг дэмжээд өгвөл маш их сайн байна. Миний хувьд энэ криптовалютын анхлан сонирхогчдод одоо бүр айгүй олон жил зөвлөгөө өгж байгаа. Үнгүй хичээлүүд маш их олноор үнгүй хичээлүүдээр олж гисэн ба. Тэгэхээр би өөрийгөө бас нэг лайк авах эрхтэй гэж бодоод байгаа. За бүгдэнд нь баярлалаа. Баяртай.